үзэгчдээ 1993 өдрийн хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор гэр бүл судлаач, хуульч, наран туяагч маань оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танарт бас. За манайх өнөөдөр өдрийн хөтөлбөрөөр хормын сар эхэлсэн байгаатай холбогдуулаад залуу хосуудтай гэр бүл болж байгаа шинэхэн хосуудтай мэдээллийг хүргэх зорилгоор хорим гэсэн сэдвийг хөндөж авсан байгаа. За хоёулангийн өнөөдрийн ярилцах сэдв бол шинээр гэр бүл болж байгаа хосуудтай хормын ямар ёс ажлыг мэдсэн байх ёстой, гэрлэлтэндээ яаж бэлтгэсэн байх ёстой талаар ярилцах юм аа. Тэгэхээр хүн биеийг олж төрсөн бид монголчууд ялангуяа гэр бүл болох. Бид өөрсдөө гэр бүлд үүссэн. Бид гэр бүлийг үүсгэх нь нас биеийн түрээд. Тэгэхээр маш олон мянган залуучууд жил тутамдаа шинээр гэр бүлийг үүсгэж байгаа. Намрын сарыг бол хорим найрын сар, эдээ будаа дэлгэрсэн, тийм ээ. Айраг цагаа дэлгэрсэн маш налгар сайхан энэ гэр бүл болоход л яг таарах сар гэж өвгдээцээс. Тэгээд хормын ёслол зан үйл ажиллагааг хийн. Хормын ёслол зан үйл ажиллагаа хийхээс өмнө хадам хотууд хоорондоо танилцах ажиллагаа хийх ёстой. Тэгээд хараахан зах зээлийн нийгэм эхлээд социалист нийгмийн үед ч байдаг юм уу, тийм ээ. Илгээлт аваад явсан залуу өсгөө хэн нэгэнтэй гэрлээд магадгүй хүүхдтэй болсныхаа дараа хорим найр гэлтгүүгээр нэгэн үе гэр бүл болдог байсан. Яг хүүхдээ их нэрээ дагуулад ирснийхэн дараа миний бэр, миний хүргэн гэж таньж мэддэг 5 жилийн дараа, 10 жилийн дараа ийм цаг үе байла нэг онцлогтой. Тэгэхээр бидний өнөөдрийн амьдарч байгаа энэ нийгэмд бол мөн бас маш хурдтай цаг хугацаа, маш хурдтайгаар өрнж өчигдөр баг байсан зүйл өнөөдөр байхгүй болох ийм хэмжээнд хурдтай хөгжил явагдаж байна. Тэгэхээр энэ тус хормын ёслол зан үйлийг яаж уялдуулж өөрчлөх вэ гэж манай залуу телевиз үзэж байгаа хүмүүс сонирхож хийж магадгүй. Тэгэхээр олон жил хормын ёслол зан үйлийн ажиллагаа хөтлсөн. Тархуул аймгийн гэрлэх ёслолын орны дараагаар 10 жил ажилласан байгаа би. Тэгэхээр энэ юуны тулд хүмүүс гэр бүл болдог вэ? Энэ залуу гэр бүл болж байгаа хүмүүс бол аз жаргал төрхийн тулд, хайрын төгс төгөлдөр төрхийн тулд, хосын амар амгалан амьдралыг үүсгэхийн тулд энэ одоо гэр бүлийнхэн насан туршид хийх цорын ганц баярт мөч гэж энэ мөчийг өөрөө ганцаараа биш аав ээжтэйгээ ахан дүүстэйгээ өвг эмэг бүх хүмүүстэйгээ найз нөхдөдөө энэ баярыг хуваалцах сонирхолтой ийм зан үйл. Тэгээ энэ зан үйлийн үйл ажиллагаа бол их ёслол төгөлдөр хүндэтгэлтэй, заншилтай, нутаг өөрийн заншилтай мэдж байгаа тийм ээ. Баруун зүгийн аймаг, зүүн зүгийн аймаг, өмнө зүгийн аймагуд тийм ээ. Төвийн бүсийн аймагуд бол бас хормын ёслол хийдэг л болсон л доо. Хотын хүмүүс бас нэг хийдэггүй байсан, хийдэгч болсон тийм сүүлийн 20 жил хөгжсөн. Тэгэхээр хормын одоо зан үйлийн ажиллагааг хүмүүс юу гэж бодох вэ гэхээр хадам худууд хоорондоо эхлээд танилцах, бэр гуйх ажиллагаа. Тэгээ хормоос эхлэх төрүүлээд жилийн өмнө ч байдаг юм уу? Тухайн одоо хормын ёслол хийхээс нэг сарын өмнө ч байдаг юм уу те? Намрын сар эхлэнгүүт л ер нь бэр гуйх ажиллагааг хийгээсэй билээ. Тэ мэддэг таньдаг чаддаг хүнээс нь энэ талаарх мэдээлэл зөвлөмжийг яг л нөө бизнесийн компани байгуулахдаа зөвлөгөө авдаг шигээр тийм ээ. Гэр бүлийн одоо хормын зууч зөвлөгөө өгдөг хүмүүс харьцангуй их болчлоо шүү дээ. Тэгээ энэ хүмүүсээс мэдээлэл аваасаа бэр гуйхт одоо хэдэн хүн очих хэвээр тийм ээ. Хүүгийн ээжийн талын, нагц талын ах дүүнэр очих хэвээр 8 хүн очих хэвээр ч юм уу. Очоод одоо бэр нь тэндээ байж ах хэвээр ч юм уу тийм ээ. Бишээ бэрээ гуйхаад хэлэх үг нь бууга намдаг нь манад, булга эмчдэг нь танаад ч гэдэг юм уу. Тэгээд ингээд эмчдэг энэ хоёрын хувь заяаг нийлүүлэх юм бол өнөртгөн аз жаргалаар бэлгсэн өрх гэр нэг үүсгэж байна. Аавын хүү ээжийн охид амьдрал холбон аав ээжийн гал голомтоос шин гал бадран асааж шин соёлыг үүсгэж өвгдээц үр төлдөө их сайхан батвах гэр бүл голомтыг үүсгэх гэж байна ч гэдэг юм те. Их гоё бэлэгдлийн юм нэг сайхан үг яриа энэ хосуудын эцэг эхийн ахмад настай амьдрал үтсэн оймс илүү илээсэн гэдэг энэ байдал бол зөвхөн л энэ бэр гуйх шин өрх том өрхөөс жижиг өрхийг тасалж гаргах энэ үйлдэл жинхэнэ зан үйлийн ажиллагаа явагдана. Тэгээ би мэддэггүй маа, би чаддаггүй маа, би ингэж үзээгүй маа ч гэдэг юм уу те. Ийм хэнэггүй байх асуудал ирээдүйн залуу хосод заримдаа хортой. Заримдаа хэвийн ажиглахдаггүй байж болно. Тийм учраас энэ урьдчилан сэргийж юмыг яаж мэдгүй бэр гуй. Тэр бүсгүй насан туршдаа хүний ихнэр болохтой тийм ээ. Бэр гуйлах сонирхолтой аав ээжтэйгээ албан ёсоор нүүр тулж гуйж очиулах, үнцэнтэд тооцох. Үнцэнтэд тооцоод авсан юм чинь бие үнцэнтэй авч явах. Сонирхол төрөх чинь билүү.
Тийм ээ, үр хүүхдээ хүний хүн болсон юм чинь гэрлүүгээ байн бухимдсан үе болгонтой гүйж ирэхгүй ч юм билүү. Тэгээ би чинь бэр гуйлгаад явчихсан хүн, би ямар нүрээрээ тийм ээ эцгийн гэрлүү очих вүлээ. Би өрх тусгаарлсан, хүний эхнэр болсон. Хорвоо ертөнцийн хамгийн эрхэм нандин ээж болох эмэгтэй гэдгийг мэдрэх ийм сайхан харилцаа хийчихсэн хүн. Би ямар асуудал дээр бүдрээд аав ээжээс тусалцаа авч очих үлээ гэж гэдэг юм уу. Хэрв очисон үед нь хэрэг бэр гуугаад зан үйлийн ажиллагаа хийсэн тохиолдол хоёр талаас магадгүй өнөөдөр гэрэлж байгаа асуудал маргааш хэрэлдэж магадгүй. Тиймийг яаж мэдв. Тэр үед нь одоо яаж нийлүүлэх тал дээр, эвлэрүүлэх тал дээр хоёр талаас нь зэрэг үгээ нэгсгэж нэгдсэн үгээр хоёр талаас нь зоригжуулж итгэл урам зориг өгөх үлээ. Хүн бүр энэ зовлонг туулаад гараад ирсэн. Чиний зовлон гэж яриад байгаа сэтгэлийн хариугүй тийм ээ, энэ одоо туршлагажаагүй залуу байна. Илүү хар буруу амьдралын нухчаанд нухлуулаагүй байна. Тэр бүсгүйн буруу биш. Тэр хадам ээж хатуу ярьж болно. Тэгээд тэр сайнны төлөө ярьж байгааг нь бол тэр бүсгүй миний муу үсгэж чинь гэж бодож магадгүй. Тэр үед нь л тэр эцэг эхчүүд хоёр талаас нь нүүрээ хараад үгсээд нэг сайхан ярилцсан бол энэ хормын эсэл зан үйлийг яг бодох ёстой сэтгэл зүйн төвшөнд нь хийчихсэн бол ирээдүйн хиттэн залуу хосуудад ач холбогдол өндөртэй. Амьдралд нь анх амьдралаа босгож байхад нь нэг л удаа хийх юм чинь сэтгэл зүйн хувьд нь маш сайн, маш нөлөөтэйгээр хийх хэрэгтэй. Энэ хүний хаард тарих мэдээллийн багтаамжтай агуулах, энэ агуулхад насан туршид нь 60 жилийн амьдралд санан дурсаж өөрчилж өршөх, өгөөмөр сэтгэл гаргах бүх дүрслэл тэр зан үйл ажиллагаа хормын ёслол хийх, тэр гэр бүл болох эхлэлийн ажиллагаан дээр хоёр талаас хэр сэтгэл гаргасан, хэр анхаарал хандуулсан, хэр зориулсан. Энэ одоо хоёр тал энэ л одоо нэгдсэн энэ жаргал зовлонгийн сүг хамтдаа шүү. Одоо их олон юм тохиолдсон шүү гэдэг юм уу тийм ээ. Энэ бүх асуудал дээр л гэр бүлийн бат бэх байдлын зангил оршиж байгаа. Гэхдээ сүүлийн үед бас одоо хурим хийж чадахгүй гэр бүл хосууд байна. Тэгэхээр бас одоо нөө ихнэр эмэгтэйчүүд нь ч гэдэг юм уу би танад хурим ёслож аваагүй, намайг хурим хийсэнгүү гэж бас гэр бүлд маргаа үүсгэлтэй. Энэ тохиолдолд та ямар зөвлөгөө өгөх вэ? Олон шалтгаанаар хурмын ёслол хийгээгүй бэр гуугаагүй байдаг. Хүн бүр ямар нэгэн шалтгааны улмаас хувь хүний төлөвшөлгүйгээс хань ижлээ алдсан, салд сарнсан гэр бүлүүд бэр гууж чадахгүй байгаас хөрөнгө мөнгө байхгүй хоёрын хооронд юм хийгээд яах вэ гэж хойшин тавьснаас байдгийм үү, нутаг ус нь хол учраас унааны мөнгө байхгүй зорж очиход хэцүү хүнд байснаас юм уу, хэн нэгэн найз нөхдөд зүгээр л гэрэлчгүй тэр хүүхнийг харж ээж болохгүй юу, юунд нь бэр гуудгийн гэсэн нөлөөллөөс ч байдгийм үү, хүү яах юм бэ бэр гуугаад ч гэдгийм үү, төм живэ асуудлаас бэр гуугаагүй ёслол зан үйл хийгээгүй байдаг. Тэгэхээр энд бол хүн бүр энийг хувьсгаж өөрчлөж зовлонтой юмаа хэцүү юмаа гэж бэр гуулгаагүй шүү дээ, ёслол хийлгээгүй шүү дээ гэж бодохын оронд тэгээ нэгэн тал ийм заяа төөргөөр явах хэвээр, нэгэн тал ямар нэгэн шалтгаан тухай үед байсан гэдэг дээр хүлээн зөвшөөрч харин одоо өөрсдийнхээ бор зүрхээр хөдөлмөрлөж 5 жил болсны дараа хоёр талынхаа аав ээжийг хүснээрээ урьж залж авчирч цайлдаж орон гэртээ оруулж бид чинь гэр бүл шүү, бүрэн эрхт бүгд наримт тулс гэдэг шиг бүрэн эрхт одоо цогоог их гэдэг аашгүй гэдэг тэр нэрийг л дурсгах хэрэгтэй. Жижигхэн бант ус үсэж байгаа. Жижиг улс үсэж байгаа. Тэр хизээч халагдахгүй, солигдохгүй, сонгуул болохгүй. Ерөнхийлөгч нөхөр нь хизээч сонгуул болоод солигдож холигдохгүй. Ерөнхий сайд эхнэр нь. Тэгээ ард түмэн хүүхдээ хүчрэхэг олон хүүхдтэй байлгана уу? Хүчрэхэг биш. Нэг хүүхдтэй байлгана уу? Өөрсдийн сонирхлын асуудал. Манай өвгдээдс бол нэгийг байхгүйд тооц, нэг хүүхдийг, хоёрыг тал хүүхдэд тооц, гурвыг нэг боллоо гэж тооц, дөрвийг хоёр хүүхдтэй гэж тооцоорой гэж. Уг нь бол үр хүүхдтэй захиж үлдээсэн. Тэгээ энэ бол одоо сүүлийн үед нэлээд сайхан хэрэгжиж эхэлж байна. Өнөөдөр 32 настай бүсгүй 6 хүүхэд төрүүлчихсэн. Өөрөө тийм ээ маш гайхалтай боловсрол эзэмшсэн хүүхнүүд бол хүний үндсэн баялаг бол үр хүүхэд юм байна гэдэг. Хүн гэр бүл болсноор л энэ үр хүүхэд гэдэг агуу бриллиантан энэ их шижир алтчиг баялагийг үүсгэж чаддаг юм байна л гэдэг. Энэ үнцнийг сүүлийн үед нэлээд их ойлгодог болсон байна. Ач холбогдлож ойлгодог.
За ингээд ёслол сайхан өргөн дэлгэр ёс заншилтай хорим хийлээ. Хосууд маань тэгээд нэг гэрте орчдөг тий. Гэрте дөнгөж орсны дараа за өөр гэр бүлд өссөн хүмүүс хосууд маань нэг гэр бүлд орохоор маш олон тулгымцсан асуудлууд гардаг л та. Тэр болгонд ер нь гарах ёстой. Гарна гэдэг байгалийн хууль яаж хандах ёстой вэ? Сэтгэл зүйн хувьд. Тэгэхээр өмнө 22 жил 25 жил өөрийнхөө хүсэл сонирхлоор ээж аавын гэрт ээж аавын хүсэл сонирхол зан заншил дадал зуршлаар амьдарч исэн хүн гэв гинтхэн нөхрийн хүсэлд тааруулж бодох, нөхрийн хүсэлж тааруулж ярих, яриан дээрээ өөрчлөлт хийх, нөхрийн хүсэлд тааруулж босох суух хөдөлгөөн үйлдэлийг хянах, тийм ээ? Магадгүй хийж байгаа ажлынхаа байрыг хүртэл солих юм их олон асуудал гарч ирэхэд олон зөрчил маргааны суурь тавигдана. Энэ суурийг тухай үед нь хоёр талдаа хүндэтгэлийн байдалтай, ойлголцох байдалтай, итгэлцэх байдалтай. Эн чинь миний биений тал, эн чинь миний хүслийн тал, эн чинь миний хариуцлагын тал, эн чинь миний баяр баясгалын тал. Тэ эн чинь одоо юуны ч тал гэж боддгийг ямар ч хэлсэн нэгэнд сул гэж ойлгоол тэр ялангуяа бүсгүй хүн эр хүнийг сонссон илүү ашигтай байдаг. Тий. Эм хүн өдөртлгүүл яах вэ? Эм хүн одоо эрийг залалгүүл яах вэ? Гэхдээ л ер нь л ноён нуруу эр хүн дээр тогтсон айл гэр эр хүнээр өгөлдөг үндэс ухсаа эр хүнээр түшгэлдэг энэ үндэстэн мөн үү биш үү? Энэ одоо улс үндэстэн муу юм уу гэдгийг дэлхийн нийт бол эр хүнээр нь шинжинэ. Тэгээд эм хүнээр нь бол яг тэр бүх зүйлийн эхлэл үр хөвгт төрүүлж байгаа хөгжлийн суурь төлөвшлийн гэрийн багш нар үндэстнийг бат бэх байлгах бүх түлхүүрүүд уян хатан байх, ховсон өөрчлөх бүх асуудлууд бүсгүй хүний оюун ухаан дотор явж байгаа. Тэгээ бүсгүй их даруухан байх хэрэгтэй байна. Сүүлийн үед бүсгүй хүн их даруухан, их мөрөн дүлгөөн, эрдэмтэй хүн одоо даруу төлөв гэдэг шиг бүсгүй хүн эрчүүдээс 20 жилийн туршид илүү ихийг сурч мэдсэн бол ихийг таньж мэдсэн бол ихийг судалж хөрөнгө мөнгө үүсгэсэн бол их л даруухан л байх. Ийм л нэгэн цаг үед бид амьдарч таарлаа. Тэгээ энэ таарсан энэ цаг үеийнхээ байдалд л уйлдаж зогцож л доголны газар доголон, сохрын газар сохрол явах. Ийм л ард түмэн. Тийм учраас энэ цаг үед бүсгүй жаахан дуулууртай, бүсгүй жаахан эрд хүндэтгэлтэй, бүсгүй жаахан эрийгээ чагнаж ойлгохыг хичээсэн байдалтай байж ээж энэ гэр бүлийн амьдрал цаашдаа хөгжих, бадамлан асах, тэр оргил руу тэмүүлэх төгс төгөлдөр гэж одоо хизээч хүршгүй тийм ээ. Тэр ярих дуртай. Төгс төгөлдөр тэр харьцаанд очих. Тийм зүйл бол төхнө. Гэрлэл маргаан эхэлнэ. Хормын ажиллагаан дээр ч маргаан эхэлж болно. Тэгээд хоёр өөр ертөнц нэг ертөнц болох. Тэгээд ундаасаа эсүүдийг нийлүүлж үр төлийг их олноор гаргах ийм л процесс шүү дээ. Хүний үйлдвэрлэлийн яам гэж байгаа шүү дээ. Хүн үйлдвэрлэдэг яам тамгын газар. Тийм. Эр эмэл байна. Тэгээ эр эмэл нэгдсэн бодлого байж ижил нэгдсэн зүрх сэтгэлтэй тэмүүлэлтэй зорилготой үр төлийг олноор гаргана. Сарнсан аав нэг ярьсан, ээж нэг ярьсан. Аав нэг тийшээ, ээж нэг тийшээ. Хүүхэд аль тактикийг барих вэ? Хүүхэд самуурч байна. Ирээдүй мөхч байна Монголын. Тэгээс хурмын ажиллагаа гэдэг зүгээр л эхлэл нь аз жаргал үндэстний оршин тогтнох үүд хаалган дээр ирж ил зогслоо. Үүний дараа жинхэнэ цаашаага алхаж өгсхүү эргэж буцаж хаалгаараа ухрах уу гэдэг л харилцаа штэ. Залуу хосуудад их бэрхшээл гэж нэг их инээдэнтэй юмнууд ярина. Тэгээ чинь бид бүгд туулчихсан. Тэр бүх хүн ярьж исэн. Тэрийг чинь давж гарсан нь аз жаргал гэдгийн зах цухаас атгадаг. Тэрийг давж гараагүй хүн болгоно л одоо аз жаргалыг хайсаар л явтал хорвоо дуусна тийм ээ. 80 хүртэл аз жаргалыг хайцсан өвгөн байж идэг шүү дээ юм тийм ээ. Аз жаргалтай дурлалын бүсгүйгээл хайгаад байгаа юм баха тий. Тэгэхээр ийм одоо утоп гэж ярьдаг тийм ээ. Жинхэнэ шинжлэх ухаанч бодит амьдрал дээр буусан ийм л зүйлийг л бид ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ таны зовлон гэж яриад байгаа өөр бүсгүй рүү хараад намайг тоохоо болцсон ч юм уу, над руу их муха харлаа ч юм уу. Энэ одоо тэр залуу тэр бомбаар төгрөгөөр та худалдаад авсан уу гэж асуудаг. Үгүй гэсэн. Үгүй чи худалдаж авсан юм шиг яриад ах юм. Тэр залуу зөвхөн чамайг хайрлаад байвал хажууд чинь байж өгнө л гэж хэлсэн. Тэгээд хайр нь нэгэн цэгт ассан шиг нэгэн цэгт унталчдаг. Хайр гэдэг чинь тийм ээ маш хурдан унтардаг байхгүй юу? Хүмүүс хайр ингээд тий ханыг авахд амархан алдахад тэрнээс
хэд дахин амархан байхгүй. Баян тэрийг хөгжүүлээд мэдээлэлээр хангаад илж таалаад инкрилээд халамжлаад зориулаад үйлчлээд туслаад мартаад зөндөө юмыг мартан штэ. Зориулаад манжуулаад байгаа юм шиг бодогдоод иж магадгүй тийм ээ. Тэгээ зориулаад мартаад тэгээгүй юм шиг тийм ээ. Ингээд энэ л одоо залуу хосуудад л дутагдж байгаа гол шинж чанар юм. Сүүлийн үед одоо залуу хосууд та түрүүн эхнэр гэргийн хүн одоо хүлцэнгүү даруухан байх хэрэгтэй гэж юм. Тэгээд эр нөхрүүд маань гэрийн эзэд гэж ярьдаг тийм. Нөхрүүд маань ерөнхийдөө бол нэг сэтгэлийн хөдлөө наашаа гаргаад байдаггүй тийм. Тэгээд нөгөө эхнэрээ ер нь өөрийгөө одоо эхнэртэй намайг мэдэрч харьц. Одоо миний харцнаас одоо юу чамаас юу хүсэж байгааг ч одоо мэдэргээд шаардаад байдаг л да. Тэгэхээр эхнэр болж байгаа хүн бүсгүүчүүд маань ер нь тэрийг яаж мэдрэх хэрэгтэй болоо. Эхлээд тэр залуу өөрийнхөө үзэл бодлыг хэлж өгөхгүй бол далдыг хардаг далаа банд биш учраас ийд шиттэн биш учраас хов хөнгөтл нөгөө нөхрийнхөө бодож байгааг шууд таагаал мэдээлэл урдчлал хийгээл хөөрхий бүсгүй ихний 10 жил чадахгүй би ч чадаагүй би ч ихний 10 жил зөндөө л уйлж исэн. Нөхөр харал нүдрүү хар тэгэл ойлголоо гэдэг байсан. Би бас ойлгохгүй юм чи одоо яалтаач үлээ дээ. Тэгээд эн чин амьдрал өөрөө зааж өгнө. Амьдрал цаг хугацааны энэ олон сар жил өвөл хавар зун намар энэ уйлрал зааж өгнө. Энэ унган байгаль зааж өгнө. Энэ олон хүүхэд төрж гарч байгаа нойргүй хонж байгаа асуудал зааж өгнө. Өлсгөлэн хонж байгаа хоолгүй ажил хийхгүй бол ам тосддгүй юм байна гэдэг энэ ер нь л өөрөө хичээх хэрэгтэй хүнд найдах хэрэггүй юм байна. Энэ хар юм чинь найдаад байсан чинь зүгээр бүр балж балах гэж ингэж бодоод те. Энэ одоо маш олон тархины тэр бодлууд л биднийг тийжэндээ. Сургана их гой сургалтуудыг зовлон гэдэг бэрхшээл гэдэг асуудлууд аз жаргалын бүр маш өндөрт гаргах, маш эрч хүчтэй амжилтын оргилд гаргах гой хичээлийг бид нэр зааж өгдөг. Тэгээ зовлон бэрхшээлээс битгий, эрсдлээс битгий, туршиж бай, өөрийгөө судал, өөрийнхөө одоо юу хүсэж байгааг нөхөртөө хэл, нөхөрний эхнэртэй хэл. Тэгээ гол нь нөхөр эхнэр хоёр өөр юмсэг нөхөрний эхнэртэйгээ зөөлхөн дуугаар ярих хэрэгтэй. Тэгээ манай эрчүүд их сонирхолтой байна. Хатуу дуу хоолоогоор ярьж байна. Эхнэр хүнтэй, өндөр харийн хүнтэй ярьж байгаа юм шиг. Тэ харийн дайсантай ярьж байгаа юм шиг дуу хоолоогоор. Бид өөрийн хүн байхгүй юу гэн. Өөрийнх нь хүн байдаг, өөрийнх нь төлөөнөө байдаг. Тэ мөө өөрхийн эхнэрээ хайрлна гэж хүний өсгсөн хүүхдийг авч суучаад хатуу хахирхан дуугаар хөмсгөө зангидаад том дуу гаргаад нудраагаад талаагаад ингээд айлгаад байна. Тэ хүүхнүүд айсантай болоод их эвдэрч байна. Иршүүд болж байна. Эмгтээлэг шинжээ алдж байна. Гой байхаа болж байна. Өөрийгөө гаргуунд нь хайж байна. Үр хүүхэд гаргахаа болж байна. Хүүхдүүдийн хөсөр хайж байна. 76 мянган эмэгтэй энэ байдлаас болоод нөхрөөсөө салцсан, өрх толгоолсон гэдэг нэр хочтой явж байна. 6 мянган эрэгтэй муу эмээс болоод тэгээ эрхэн хязгаарлагдаж шоронд гэж ярьдаг тийм ээ хүмүүжж байна. Тэгээ уг нь бол одоо тэнд хүмүүжээд ах юм байхгүй. Хайр инкриллээр дүүрэн итгэлцэл ойлголцлоор дүүрэн гэр бүлийн амьдралууд байсан бол нийгэмд ийм гэмт хэрэг гарахгүй л байхгүй. Хүний эмийг булаах, хүний эмийг дээрэмдэх. Тийм учраас л ер нь л хайр баялагын оргилд байх хэрэгтэй гэдгийг л манай залуу хосууд ялангуяа анханасаа ойлгоод их тайвшрах хэрэгтэй. Ханыг сонгоод шинжээд гэрлэх хуримлах шийдвэр гаргацсан бол одоо өөрийг харах, өөртөө харьцуулах, өөр хүний ихнэр бол өөр л хүний ихнэр шүү дээ. Гэхдээ тэр цэцгээтэй янжмаг харьцуулж яах гэж байгаа? Янжмаг цэцгээ болох гэж байгаа юм уу? Цэцгээ болохгүй. Тэр хоёр өөр царайтай. Өөр царайтай. Яаж ч зааж өгсөн тэр хүүхэн шиг болохгүй. Болохгүй. За гэр бүлийн асуудалд за ялангуяа шинэ хосуудад маань хадмуудын талын асуудал их үүсдэг тийм. За хадам ээжтэйгээ таарахгүй байна. Энэ тал дээр одоо эмэгтэйчүүд бас нөхрүүд маань ч гэсэн яаж хандах хэрэгтэй бол миний хадам ээж хатуу байсан гэд бэрдээ их хатуу ханддаг хүмүүсийг би ерөөсөө ойлгодог. Миний хадам ээж намайг өглөө 6 цаг сэрээдэг байсан. Миний хадам ээж над руу нэг олигтой харж үзээгүй. 10 жил одоогоороо би маш өндөр дарамтанд байдаг гэж зовсон өөрөө зовлон амссан хүн сэтгэл нь санаа нь гимтээд сэтгэл зүйн гимтсэн гимтлээ өөрийнхөө бэрд гаргаад тийшээ шилжүүлдэг. Бэр өөрийнхөө гаргасан хүүхдэд шилжүүлдэг. Ингэж 200 жил явдаг байхгүй юу. Тэгээ зүгээр нэг өөрөө тэр муу байгаа юм биш. Муу байгаа хүмүүс бол тийм ээ. Хадам худууд залуу хосуудын амьдралд үгээр оролцоход битгий хэл, үйлдэлээр оролцож болохгүй. Тэр таньгүйгээр дурлалцсан,
тэр таньгүйгээр орд ирээ үүсгэж чадна. Тэр таны оролцоогүйгээр 60 жил хамт амьдрна. Таныг хорвоо ертөнцөөс бурхан болоод явсны чинь дараа л 40-50 жилээр тэр хоёр биендээ ээж аав хийн, хоёр биендээ найз хийн, хоёр биендээ тийм ээ энэ хийх гэж байгаа. Хүн гэртээ 20-25 жил байдаг бол эхнэр нөхөр хоёр 60-70 жил 3-4 дахин их амьдэрдэг. Илүү их дотносож, илүү их сайн сайхан зүйлийг үүсгдэг учраас хадам ээж аавууд дэмжиж чадвал оролц, дэмжиж чадахгүй бол холхон байл гэдэг. Сүүлийн үед нийгэмд манаас гэр бүлийн салалт их гарч байна л да. Тэрэнд зарим хүмүүс бол гэр бүл хувь хүмүүсийн хоорондын харилцаа нөлөөлдөг гэдэг. Ер нь нийгэм нөлөөлж байгаа асуудал байна. Сүүлийн үед гэр бүлийн салалтад танд ирж байгаа хандж байгаа тохиолдлуудад яаж нөлөөлдөг вэ? Нийгэм, хувь хүн, эцэг эх, найз нөхөд, сургууль цэцэрлэг бүгд нөлөөлнө. Тэ. Бидний хүрээлэн байгаа амьтан аймгүй нэр томьёотой томьёогүй бүх зүйл бидний муу муухай явах сайн сайхан явахад нөлөөлж байгаа. Тэ. Энэ тэр гэж хэлхийн эцэг байхгүй олон зүйл гарч ирнэ. Тийм болохоор гэрэлж байгаа хосын 50% нь яагаад салж яана вэ гэхээр нэгдүгээр хамгийн хүчин зүйл нөлөө үзүүлж байгаа зүйл бол эдийн засаг. Материалын ертөнц маш хурдтайгаар сүүлийн 20 жил зах зээлийн нийгэмд үүссэн. Тэгээ хүмүүс маш их мөнгөтэй болсон. Тэгээ мөнгөтэй болохоор хайрыг худалдаж авна гэж андуу тишээ бодсон. Тэгээ мөнгөөр сэтгэлийг худалдаж авна гэж баахан дөвчгөнж гүйцгээсэн. Тэгээ мөнгөтэй баялагтай байртай учраас үеийн их нарыг хүүхэд байхдаа хөтөлцөж тоглож исэн үр хүүхдийн төрүүлсэн эхнэрээ хөсөр хаяад шалбаагт тэгээ өөрөө цаашаа залуу бүсгүй аваад тэр залуу болчих юм баха. 60 хүрсэн хүмүүс тийм ээ 50 хүрсэн хүмүүс уучлаарай тий та байгалийн зам ёсоор хөгшөрнө. Та байгалийн зам ёсоор чалахгүй болно. Та байгалийн зам ёсоор тий гэцүүднэ. Тийм учраас энэ одоо шоглож хэлж байгаа басаж хэлж байгаа энэ асуудал дээр жаамсарт ухамсарт нөлөөлөх гэж хэлж байгаа. Тэгэхээр ер нь бол унаж явсан морио ханилж явсан ханиа замын дундаас ген гэдэг хүн мэс чанараагүй адгуусны л хийдэг ажил. Адгуус хүртэл илүү гэгээлэг тэнгэрлэг болчиход байгаа. Адгууснаас ч долоон дор юу гэж нэрлэхийг би мэдэхгүй. Тийм учраас энэ ханилж явж байгаа ханиг их замын дундаас хаяад гойчлоо тийм ээ. Яах вэ 6 хүүхдийг гаргаад харин суугаал үз таргалаа л үз тийм ээ. Яах вэ одоо тэр хүүхний нүүрэнд нүрчлээ суугаал үстэй тийм ээ. Тэгээ энэ жижигхэн асуудлыг одоо эрчүүд хідэн төгрөг харсны төлөө халтар цаас хараад ингэж зүрх сэтгэлийг худалдаж байгаа асуудал нийгэмд дээр дооргүй газар авсан. Үлгэр үзүүлж байгаа. Бид нар үлгэр жишээ авдаг. Энэ улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, яам тамгын газар тэгээд компани захирлуудыг маш их хянамга ажиглаж байгаа. Тэ. Энэ хүмүүсээс ард түмэн тэр чигтээ үлгэр дуурайл авч байгаа. Энэ Монгол үндэстнийг авч явж байгаа элит язгуур гарлын хүмүүсийг тэ ард түмэн хөөрхий бид чинь дагам дуурайж байна. Дагам баясаж байна. Тэ буруу баясаад байна. Буруу баясаад балраад байна. Баларсанд нь зөндөө мөнгө зараад засаж залруулж чадхаа болчиход байна. Тэ. Тийм учраас ерөнхийдөө бол гэр бүлийн асуудал бол асар хүндэлтэй, эдийн засагтай хамгийн их холбоотой нийгэм хөгжил, эдийн засаг, материаллык бүх зүйл дээр тогтсон, гэгээрээгүй, ном уншаагүй, уншиж судлаагүй, уншсан судалсан хүний үгийг сонсгоо болсон, чамаар залахгүй бие мэдж энийг ардчил гэдэг гэж ингэж буруу ардчил гэдэг үгийг бол буруу орчуулад 20 жил болчихсон учраас л ерөнхийдөө ирээцээр алдчихлаа. Хот биш хөдөө болчлоо. Тий, хот ийм байхгүй. Хөдөө самын төвч цэвэрхэн байгаа. Тий. Улсын нийслэл бол улсын л нийслэл байх хэрэгтэй. Нийслэлийн хүн бол орон нутгийн хүнээс илүү л соёлтой байх хэрэгтэй. Орон нутгийн хүнээс илүү л мэддэг, уншсан байх хэрэгтэй. Орон нутгийн хүнээс илүүг зааж тэднийг үлгэрэлэн дуурайж авч явдаг байх хэрэгтэй. Энэ одоо их хэцүү байгаа. Муухайгаар уралдаад байгаа. Бүх муухай өнгөрсөн нийгэмд бүх сайн байсан зүйл одоо бүгд муухай болсон байгаа. Тэ муухай зүйлүүд нь бүгдээрээ сайхан болсон байгаа. За ингээд уг нь танаас асуух, зөвлөгөө авах, ярилцах олон асуудал байлаа. Яалтчгүй ингээд нэвтрүүлгийнхаа цагт баригдчихлаа. Ингээ ямар ч байсан биднэрт шинэ хосуудад маань шинэ гэр бүл болж байгаа хосууд, ер нь гэр бүлийн гишүүдэд үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид ийм үнэтэй цагаасаа хуваалцсан танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Баярлалаа. Тэгээд энэ дашрамд хамгийн эцэст нь хэлэхэд сар бүрийн 2 дахь бүтэнсээ өдөр манай гэр бүл судлалын төвөөс явуулдаг. Ганц бие хүмүүсийг зөвхөн ажил эрхэлдэг тодорхой ажилтаа ганц бие хүмүүсийг гэр бүлтэй болоход сэтгэл зүйн сургалт зөвлөгөө үйл ажиллагаа хийдэг. Энэ ажиллагаанд та бүхнийг өрн залж байна. Тэгээ энэ бүтэнсээ өдөр Кемпински зочид буудалд 18 цагаас энэ ажиллагаа маань болно. Тэгээ үнэхээр өөртөө ихтэй зоригтой. Үнэхээр заяаны гэж яриад байгаа ханийг хайж байгаа ганц бие хүмүүст бид туслах хэрэгтэй. Энд төр засаг туслахгүй, энд судлаач туслана. Энд бол бөө удган элс цацсан гутал нөхөр ихнэр гараад ирэхгүй. Уучлаарай тийм ээ. Тэгжсэн түүх байхгүй. Тийм учраас та нар өөрсдийнхээ төлөө хантай болохын тулд өөрсдөө хичээл зүтгэл гаргаж өөрсдөө тэмүүлж энийг бэл бүрдүүлэх хэрэгтэй гэж хэлмээр. Идэвхтэй оролцоо. Идэвхтэй оролцоор 18 цагаас Кемпински зочид буудалд ганц бие иргэдийг өгч байна. Нэг удаа бол сар болгоны 2 дахь бүтэн сайнд болдог. Ааха. Эрхэм үзэгчдээ манай 1993 өдрийн хөтөлбөрийн зочны ярилцлагын цаг үгээр өндөрлөж байна. Өдрийн хөтөлбөр үргэлжилж байна.